миний Тэмүгээс юу захиалсныг хэдүүлээ хамтдаа харцгаая. Энэ бол яг unboxing бичлэг бол биш зөө. Зүгээр л би Тэмүгээс өөртөө хэрэгтэй юмнуудад яг ч бас хэрэгтэй юмс биш зөө. Яг ч бас яг тийм амар хэрэгтэй юм биш. Тэгтээ юу захиалснаа та нартаа харуулъя гэж бодлоо. Манай найзууд бол яг намайг Тэмүгээс юм захиалгад бол амар нөлөөлсөн заяа юм. Гэтэ би та нарыг захиал гэж уриалж байгаа юм биш. Зүгээр захиалсан бүтээгдэхүүнүүд нийтдээ 80,740 төгрөг болсон заяа. 80,740 төгрөг болсон. 14 хоногийн дараа миний захиалсан бүтээгдэхүүн бол яг гар дээр ирсэн. Зурган дээр бол нэг иймэрхүү гарч исэн. Тэгээд бодит байдал дээр бол ингэж ирсэн. Цүнхэн дотор цэнэглэгчнүүд ингээд нэг амар юм замбраагүй яваад байдэн штэ, ингээл энэ тэрнгөр холирлдоо юмнуудаа орооцолтой. Тэгээд тэрнээс болоод ер нь USB адаптер гэмтэх магадaltaй байдаг учраас цэнэглэгчэндээ ийм жижиг цүнх авсан байхгүй. Тэгээд энэ бол надад бүр амар таалагдсан заяа. Ингээд USB-гээ хийгээд тэгээ энэ дээрээ ингээ адаптераа хийгээд ийм нэглэгчний гэр гэдэг энэ захиалга бол би 10-аас 10 оноо өгнө. Үнийн хувьд болохоор 3890 бөхөр амар боломжийн үнэтэй байгаа зү. Ер нь маш хямдхан гэсэн үг. Хоёр дахь миний захиалсан бүтээгдэхүүн болохоор энэ. Энэ болохоор эмэгтэйчүүдэд хэрэгтэй нөгөө хэрэглэл хийх цүнх гэж би захиалсан бүх хэрэглэлүүдийг ингээд хийгээд аваад явах тохиромжтой ийм жижиг цүнх захиалсан. Ашиглахад бол маш боломжтой. Энд би бол оноо өгөхдөө 10-аас 6 оноо өгнө. Энэ үнд эмэгтэйчүүдийн хэрэглэл хийх зорилттой энэ цүнхэнд болохоор би 3650 төгрөг зарцуулсан байна. Бас амар хямдхан. За миний дараагийн захиалсан бүтээгдэхүүнүүд болохоор манай найз нуцны кейс захиалцсан байхгүй юм. Тэр нь бүр ингээд амар гоё ирсэн байсан учраас би заавал кейс захиална гэд 3 төрлийн кейс захиалсан. Тэгээ өөр уг нь зөндөө олон кейс захиалсан. Тэр чинь амар хурдан алалцаа дуусчихдээ юм билээ. Сагсандаа хийгээл дараачихаа юмыг харж идэл тэгэл дууссан байсан. За. Боломжийн 8110 төгрөгөөр авсан. 8110 төгрөгөөр энэ кейсийг утсандаа авсан. 10-аас 6 оноо. Дахиад 10-аас 6 оноо өгнө. Надад бол амар таалагдсан. Энэ кейсийг би бол нэлээд удаан ер нь байнга тогтмол зүгж байгаа. Тэгээ энэ кейсийг болохоор амар хямдхан авсан. За. 4870 төгрөгөөр энэ кейсийг авсан. 4870 төгрөг штий. 10-аас 8 оноо өгнө. 10-аас 8. Энэ бол надад бол яг зурагшгээл ирсэн юм шиг санагдсан. 10-аас 9. 4710 төгрөгөөр авсан байна. 4710 төгрөгөөр энэ хүү кейсийг би худалдаж авсан. Дараагийн миний захиалга хийсэн юм болохоор ми бүр амар хайртай байгаа зав. Гэтэ зарим дээр нь болохоор жоохон фейлдсэн. Бөгжнүүд захиалсан байхгүй. Гэтэ бөгжнүүдээ ер нь бол зарим яг миний яг юм хүсэж ингэж нүд туссан бөгжнүүд маань бол томдсон зав. Энэ дээр бол би бүр сэтгэл бол амар хангалуун байгаа. Энийг би угаасаа нөгөө чигчээ уранда зүүх гэж аваагүй болохоор сугараад унчлаа шүү. Одоо 18,000-аар авсан юм байна. Ер нь зүгээр ингээд барагцаалах юм бол нэг ширхэг бөгж нь 1000 төгрөг гэсэн үг. Зүгээр золгүй тохиолдолд томцсон бөгжнүүдээ танд харуулъя. Энэ. Даанч эднэр бүр амар том ирсэн юм том. Эрхийн уруунд маань хүртэл ингэж томдохоор энэ бол нэг эрэгтэй хүний хуруунд л орохоор тийм 10-аас 8-ыг өгч. 10-аас 8. Эдрэг одоо тэг яхахтай ингээл түүхэн дурсгалт болгоол ингээл хадгалъя л гэж бодож байгаа. Миний Тэмүгийн анхны захиалгын бөгжнүүд. Би яг эндээс болохоор яг хувц захиалгаас амар айгаад байсан байхгүй. Тэгээ тийм учраас зүгээр юм жижигэн шорт зүгээр ихний ээлжинд бол захиалж үзсэн. Доогуур хүлээлт тавьсан байснаас бол давсан. Амтайч нэг ийм шорт захиалсан. Энэ шортыг болохоор би
18,150 төгрөгөөр ийм шорт захиалж авсан. Тэгээ ер нь гэртээ өмсгөх тохиромжтой гэж үзэж байгаа. Ийм материалтай ирсэн. Гэхдээ ойдл нь бол сайн. 10-аас 7 хоног өгнө. Дараагийн захиалга маань болохоор гутлын уутнууд байгаа. Угаасаа би нөө Филиппин руу явхад надад ийм гутлнуудаа хийх уут хэрэгтэй байсан учраас би ийм гутлаа хийдэг уут авсан. 10 ширхэг гэдэг. 10 ширхэг гутлын уут 6060 төгрөг. Гутлаа хийвэл нэг иймэрхүү. Ингээл чимданда хийгээд явах ийм тохиромжтой гутлын уут. 10-аас 9 оноо өгнө. Дараагийн авсан бүтээгдэхүүн маань болохоор аяллаа одоо нөгөө нэг чимдан дотроо хувцснуудаа ингээ англиад хийдэг юм аяллаа уут гэдэг чинь тийм уут захиалж авсан. Тэгээ аяллаа уутыг болохоор би 23,110 төгрөгөөр авсан юм байна. Би энэ нь болохоор өөрийнхөө хэрэгтэй им тан ч юм уу одоо имийн сан болгож энийг ашиглаж байгаа. Угаасаа ийм жижиг юмд өөр юу ч хийх үдээ. Дараачих нь болохоор яг ийм нөгөө угаасаа л яг оймс хийх зорилготой. Тэг ингээ оймснуудаа хийгээ явж байгаа. За энэ нь болохоор дотор болохоор би бикининүүдээ хийсэн. Өөрийнхөө усны хувцснуудыг хийсэн. Ер нь юмнуудаа ингээд эмх замбраатаа ингээ англиад аваад явах нь амар байсан учраас надад ийм аялын торол зайлшгүй хэрэгтэй байсан. Жижиг уут, зэргийн уут, тэгээд ийм том уут. Материалын хувьд бол тийм амар сайн бол биш зөө. Угаасаа энэ бол нэг амар удаан хэрэглэгдэх юм шиг бол санагдаагүй. Энэ уутанд би бол 10-аас 6 оноо өгнө. За ингээд миний ингээд тэмүүгээс захиалсан бүтээгдэхүүнүүд бол нэг иймэрхүү байна. Оноо өгөх юм бол бас иймэрхүү байна. Үнийн хувьд ч гэсэн иймэрхүү байна. Тэгээ нийтдээ нийлээд 80,740 төгрөгөөр би ийм бүтээгдэхүүнүүд захиалж авсан байна. Тэгээ өөр сонирхож юм авах гэж байгаа хүмүүс байх юм бол эхлээд ийм эрсдэлгүй дараа нь харамсгааргүй ч юм уу мөнгөө өрсөндөө харамсгааргүй тийм төрлийн юмыг эхлээд захиалж зүгээр үзээрэй. Тэрнээс шууд амар ингээл яг миний навмаар байсан юм энд байна гэж бодож захиалсан чинь нөгөөч чинь ингээ чиний хүлээлтэнд хүрэхгүй байх юм бол нугасаа хэцүү шттэ тийм болохоор эхний ээлжин зүгээр юм жижиг сажиг юмнуудаа захиалаад үзээрэй. Тэгээд сурчилж байгаа юм бол байхгүй шүү. Зүгээр сүүлийн үед амар тренд болоод хүмүүс амар их захиалаад байгаа учраас би зүгээр өөрийнхөө захиалсан юмнуудыг бас та хэдтэйгээ хуваалцахыг хүслээ. Тэгээд миний бичлэгтээ зүг хамт байсанд баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд ямар төрлийн бичлэг үзмээр байгаагаас комент хэсэгт үлдээгээрэй. Би бүр амар ютубер болсон юм шиг санагдаад байна. Өөртөө зөв хөрөнгө оруулалт хийгээрэй. Тэгээ битгий дэмий юмд мөнгөө өрөөрэй. Угаасаа онлайнаар юм захиалж байгаа тохиолдолд фейлдэх магадлал бол маш өндөр байдаг шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй худалдаа бол битгий хийгээрэй манайхаа. Баяртай.